Google Gemini хэмэл оюуханыг ашиглаж интернетээр мөнгө олох бас нэг арга танилцуулж байна. Энэ аргаар мөнгө олохын тулд Google Gemini дурын вебсайт байхад хангалттай. Юу ч мэдэхгүй хүн ч гэсэн энэ аргаар мөнгө олох боломжтой. Ерөнхийдөө бол Google Gemini та бүхэн тэгээс ихтүүлээд энэ аргаар яаж мөнгө олохыг чинь дистратагаар заагаад өгнө. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь aalгээд дараад өгөөрэй. Интернетээр олсон мөнгөө Монгол дахь банкныхаа данс руу татах боломжтой. Арга замуудын талаар бичлэг контентууд 3 дахь өдөр бүтэн сая өдөр тогтмол тавигдж байгаа. За өчигдөр би маш удаан хугацаанд ярьж ирсэн зүйлээ хийж дуусгасан. Энэ бол Binance-ийн spot арилжааны бот. Энэ бот нэг маш энгийнээр тайлбарлах юм бол миний оролцоогүйгээр миний Binance аккаунт дотор харагдж байгаа 3245 Америк долларыг крипто арилжаанд оруулаад надад мөнгө олж өгдөг автоматчлагдсан систем гэж ойлгож болно. За тэгэхээр энэ зүйлийг хийх гэж маш удаан хугацаа өнгөрлөө. Бүр дээрээс л би та нартай спот арилжааны бот хийж байна. Фьючер арилжааны бот хийж байна гэж хэлчихсэн. Ямар ч тач ярьж байгаа юмаа хийж дуусгасан шүү. Дүрдэл бол хэлсэндээ хүрдэг хүн шүү, guys. За техникийн талаас бол бүх юм хийж дууссан. Одоо нэг коноп дараал миний хийсэн бот Binance аккаунттай холбогдсон учраас шууд энэ 3245 Америк доллараар арилжаа гэд эхэлнэ. Гэхдээ нэг үлдсэн юм нь тест хийж үзэх хэрэгтэй. Яг Binance-ийн жинхэнэ арилжаан дээр мөнгө бол чадж гин үү чадахгүй нүггүй юу? Тэрийг нь тест мөнгөөр шалгаж үзэх хэрэгтэй. За тэгэхээр өчигдөр би энэ ботыг 8 цагийн хугацаанд Binance-ийн арилжаа хийлгүүллээ. Тэгэхээр 8 цагийн хугацаанд 2 удаа арилжаад орсон байгаа. Эхний арилжаа нь болохоор Hamster гэдэг coin дээр 197 Америк долларын ашиг болсон байна. Хоёр дахь арилжаа нь болохоор Bank гэдэг coin дээр 167 Америк долларын ашиг болсон байна. За 197 Америк доллар гэдэг бол Binance-ийн арилжааны шимтгэлийг авж гарсан ашиг шүү. Binance арилжааны шимтгэл нь 1.1% тавьдаг. Тэгэхээр тэр 1.1% нь хасагдаад 197 болж байна гэсэн үг. За тэгээд энэ хоёр арилжаан дээр бол хоёулын дээр нь ялсан байгаа. Одоогийн байдлаар нэг ч арилжаан дээр ялгаагүй учраас 100% явж байна. Тэгэхээр цаашдаа бол мэдээж ялгах үе тохиолдлууд бол зөндөө гарна. Намайг ч 100% бүх юм дээр ялгаад ангис юм бол боломжгүй. Ер нь бизнес дээр тийм баталгаатай зүйл бол байдгүй. За ямар ч тач эхлэл бол маш гоё. Гайхалтай явж байна. За өнөөдөр би та бүхэн зүгээр энэ ботыг хийхин тулд би ямар зүйл ашигласан, энэ ботыг хийхин тулд ерөөдөө чамаас юу шаардах вэ? Энэ ботыг хийснээр ямар үр дүн гарах вэ? Тэр тухай ярилцъя гэж бодлоо. За хамгийн эхлээд ямар ч одоо англи хэлний мэдлэг байхгүй. Ямар ч программын мэдлэг байхгүй. Тийм хүн ийм автоматчлагдсан систем хийгээд мөнгө олох боломжтой. Тэрэн дээр би өөрийнхөө өнцгөөс хариулт өгье. Боломжтой. Та нар чат хэмэл оюуханыг ашиглаж бол. Хэмэл оюухантай бүр монголоор яриад англиээс мэдэхгүй бол монголоор яриад бүх юмудаа тэгээс эхлүүлээд заалгуулж болно. Гэхдээ би та нарт нэг маш үнцэтэй зөвлөгөө өгье. Хүмүүсийн нэг мэддэггүй юм бол харьцаж байгаа хэмэл оюуханаа мэрэгжлийн байр суурь дээр тавих хэрэгтэй. Энэ бол бүр амар чухал. За би ингээд Gemini-тай яриа эхлүүлсэн байна. За яриа эхлүүлэхдээ би юу гэж хэлсэн бэ гэхээр Gemini чи бол одоо крипто арилжааны мэрэгжилтэн. Ингэж хэлснээр би Gemini-г мэрэгжилтний байр суурь дээр тавьчихж байгаа байхгүй. Мэрэгжилтний байр суурь дээр тавьснаар Gemini-ийн дараагийн хэлэх хариултууд нь хамаарна. Мэрэгжилтний байр суурь дээр тавьчихж байгаа учраас яг мэрэгжилтний зүгээс мэрэгжилтний өнцгөөс нь хариулах гэсэн үг байхгүй. За тэгээд доошлуулах юм бол би одоо крипто арилжааны мөнгө олдог юм бот хиймээр байна. Зүгээр крипто арилжааны бот хиймээр байна гэх юм бол зүгээр generic хариулт өгнө. Энэ ботыг ерөнхийд нь бол ингэж хийдэг. Би мөнгө олдог бот хиймээр байна гэж хэлчих юм бол
энэ ботыг яаж хийх юм бүх детальчсан байдлыг айгүй serious байдлаар зааж өгнө. Ингээд ерөөхдөө хамгийн эхлээд харьцаж байгаа хэмэл оюуханы мэрэгчлэлний төвшөнд тавих нь бол маш чухал. Ингэснээр дараагийн хэмэл оюуханы хэлэх үгнүүд нь хэлэх зааврууд нь бол өөрчлөгдөнө. За тэгээд Google Gemini-тай ингээд ажиллаж явах явцдаа хамгийн гол нь нэг зүйлээс маш боломжлох хэрэгтэй. Юунаас боломжлох вэ гэхээр энэ хэмэл оюуханы мангартуулж толгойг нь эргүүлж болохгүй. Зөвхөн сэдвээ барих хэрэгтэй. Одоо жишээ нь Binance Spot арилжааны бот хийх тухай энэ чатан дээр бол би энэ хэмэл оюухантай ажиллаж байна. Тэгвэл би Binance Spot арилжааны тухай ярилцсанаа гэсэн үг. Хэрвээ өөр зүйлийн тухай ингээд яриад эхлэх юм бол энэ хэмэл оюуханы чинь толгой нэргээд амд зүү хариулт өгөх болчихно гэсэн. За энэ хоёр зүйлийг л мэдэх хэрэгтэй. Хэмэл оюухантай ашиглаж иймэрхүү зүйл хийя гэж бодох юм бол энэ автоматчлагдсан систем хийя гэж бодох юм бол. За миний итгэж байгаагаар энэ арга бол 2026 онд интернетээр мөнгө олох энэ сэдв дотор хамгийн их мөнгө олох боломжтой хамгийн шилдэг арга гэж бодож байна. Энэ бол зүгээр л миний хувийн бодол. Ягаад би ингэж бодож байгаа вэ гэхээр одоо жишээ нь та нар онлайн дэлгүүр нээх юм бол чамд худалдаа өгч хэрэгтэй. Худалдаа өгч чадахын тулд маркетинг явуулна. Маркетинг явуулахад чи өрсөлдөөнтэй. Миний энэ интернетээр мөнгө олох миний энэ арга болохоор ердөөсөө нэг ийм системийг үүсгэж орхиол дараа нь модноос нөгөө жимсийг хурааж байгаа юм шиг ингээд ашгаа хурааж явна гэсэн үг байхгүй. Би ямар нэг бараа бүтээгдэхүүн зараагүй, би ямар нэг одоо үйлчлэгээ санал болгоогүй. Ердөөсөө би крипто арилжаа хийж байгаа учраас надад маркетинг явуулах ямар ч шаардлага байхгүй. Тэгээд крипто арилжаа хийх мэдлэггүй ч гэсэн энэ надаас миний өмнөөс крипто арилжаа их роботыг Gemini ажилламжтайгаар хийж чинь хамгийн шилдэг арга. Миний бодлоор. Хэрвээ хурдан хугацаанд амьдралд хүрэлцүүлэх хэмжээний бодит орлогыг интернетээр гэрээсээ ажиллаад болохыг хүсэх юм бол энэ бол миний бодлоор хамгийн дэвт зам болов уу гэж бодож байна. За энэ бол зөвхөн миний хувийн бодол. За тэгээд би та бүхэнд нэрээ зориулаад ийм Telegram-ын channel үүсгэсэн байгаа. Дүрдэл Community Club гэдэг. Энэ channel дээр би энэ хийж байгаа ботныхоо арилжааны үр дүнгуудыг банк пост хийн. Тэрнээс гадна крипто валюттай холбогдолтой, крипто зах зээлтэй холбогдолтой маш чухал мэдээллүүдийг банк оруулж байгаа. Дөнгөж сая Хонконгийн засгийн газраас 158 даатгалын компанид 82 тэрбум $, хөрөнгөө биткойн руу оруулахыг зөвшөөрсөн байна лээ. Ингэнэ гэдэг чинь ерөөхдөө бол биткойн үнэн сувснаа гэсэн бохоггүй. $82 энэ 158 даатгалын компанид бүх хөрөнгөө биткойн болгох юм бол биткойн үнэ хаяж тэнгэрлүү өөрнө. Энэ бол одоо биткойны хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулах дохион баггүй. Ерөнхийдөө крипто зах зээл гэдэг чинь дэлхийд дахинд өрнөж байгаа чухал үйл явдлуудаас бас нэг талаараа хамаардаг. Тэгэхээр ийм чухал мэдээллийг та нар энэ миний Дүрдэл Community Club-аас авах боломжтой. Тэрнээс гадна энэ арилжааны ботныхаа үр дүнгуудыг банк пост хийн. За тэгээд та нар бүгдээрээ миний Дүрдэл Community Club энэ channel руу ороод ирээрэй. Энэ channel руу орох линкийг нь яг энэ үзэж байгаа бичлэгийн чинь доор тавьсан байгаа. Заавалчгүй автоматик крипто арилжаа байх албагүй. Та нар крипто арилжаа биш автоматик YouTube сувг нээж болно. За энэ Wisdom of Folklore гэдэг энэ YouTube сувгийг 6 сарын өмнө би та харуулж байсан. Тэр үед сая 500 мега subscribe тавьсан бол одоо сая 900 мега болчихсон байна. 6 сарын дотор 400 мега subscribe авсан байна. Хагас жилийн хугацаа. Тэгэд энэ YouTube сувг дээр байгаа энэ бичлэгүүдийг бол дандаа хиймэл оюухан хийгээд YouTube сувг дээр нь тавьдаг. Энэ YouTube сувгийг үүсгэсэн хүн нь бол ердөөсөө YouTube-ийн үзэлтээр авч байгаа мөнгө л хурааж авах. Өөр юу ч хийхгүй. Та нар энэ YouTube сувгийн бичлэгүүдийг ингээд үзээрэй. Сонирхоод үзээрэй. Ер нь бол дандаа карма төрлийн бичлэгнүүд байдаг юм байна лээ. Одоо жишээ нь чиний хүнд муухай ашиг гаргах юм бол дараа нь тэр муу үйл гэж хариуж юмд яаж эргэж ирэх вэ те. Эсвэл чиний хүнд одоо буруу бодсноос олж муухай ашиг гаргасан чи тэр хүн чинь бол айгүй сайн хүн байсан ч юм уу гэдэг. Тийм их утгатай бичлэгнүүд тавигдсан юм байна лээ.
Тэгэл хиймэл уяахан бас амар гол шүү. YouTube дээр хиймэл уяахан хүмүүст хэрэгцээтэй мэдээлэл оруулаа гэж бичлэг тавьдгүй. Хиймэл уяахан зүгээр ганцаар зорилготой олон үзэлт авахын тулд ямар бичлэг хийхийг бол маш сайн мэддэг. Тэгээд энэ би хиймэл уяахан ажлын үр дүнгээ бол таарж харж байна. 766 мянган үзэлт авсан байна. 252 мянган үзэлт авсан байна. Бас л гайхалтай. За тэгээд энэ миний YouTube сувг дээр бас ийм automated NFT-ний чанал яаж нээх юм. Тэгээд миний Telegram чаналыг гэсэн тухайн мэдээллүүд тавигдах байх. За ирээдүйд хиймэл уяахны automation яаж автоматик ийм систем их тухай маш олон бичлэгүүд YouTube сувг дээр тавигдана. Тэгэхээр subscribe хийгээрэй. Тэгээд миний Telegram чанал руу ороорой. Дараачих контентаар уулзъя. Peace.